Сайн бацгаана уу хүүхдүүдээ, энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр багш нь та бүхэнд хугацаа хэмжих баттгал хичээлийг заана явуулах гэж байна. За өндөр настай өвгөө 4 хүүтэй, 4 хүн 3 хүүтэй тэр юу вэ гэсэн ясгыг таацгаая. За өндөр настай өвгөө гэж юу хэлж байгаа вэ гэхээр жилийг хэлж байгаа юм байна. За 4 хүүтэй. За жилд хэдэн улирлаа гэвэл 4 улирал. Өвөл, хавар, зун, намар. За 4 хүн 3 хүүтэй. За нэг улиралд хэдэн сар байдаг вэ? 3 сар байдаг. За өвлийн улирлын саруудаа бүгдээрээ нэрлэцгээе. 11, 12, 1. Хаврын улирлын сарууд нь 2, 3, 4. Зуны улирлын сарууд нь 5, 6, 7. Намрын улирлын сарууд нь 8, 9, 10 юм байна. За одоо бүгдээрээ сарууд нь хэдэн хоногтой болохыг бүгдээрээ гаран дээрээ хийж тогтоё. За баруун гар байна, зүүн гар байна. За баруун гарынхаа чигчийн уруугаас эхлэн 1-р сар, 2-р сар, 3-р сар, 4-р сар, 5-р сар, 6-р сар, 7-р сар юм байна. За тэгвэл 1-р сар нь үеийн дээр таарч байгаа учраас 31 хоногтой, үеийн дунд үе хооронд таарч байгаа бол 30 хоногтой байдаг. За 1-р сар нь 31 хоногтой, 2-р сар нь 28, 29 хоногтой. За 3-р сар нь 31, 4-р сар нь 30, 5-р сар нь 31, 6-р сар нь 30, 7-р сар нь 31, 8-р сар нь 31, 9-р сар нь 30, 10-р сар нь 31, 11-р сар нь 30, 12-р сар нь 31 хоногтой байна. Жил, улирал, сар, хоног, цаг, минут гэсэн хугацааны дараалал нь байна. За жил нь улирал, улирлаасаа сарлоо, сараасаа хоног руу, хоногоосоо минут руу, минутаасаа цагаасаа минут руу, минутаасаа секунд руу гэсэн юм дараалтаа. За ихээсэн багрын жагсаан бичсэн байна. За нэг жилд улирал үүдгэлээ 4 улирал. За нэг улирал нь улиралд 3 сар байдаг. За нэг сард 30 хоногтой. За нэг хоногт 24 цаг. За нэг цагт 60 минут, 1 минутанд 60 секунд байдаг байна. За одоо бүгдээ нэг жи хамгааллаа ашиглана. Дараах дасгал даалгаврыг хийцгээе. За нэгдүгürt нь 2 хоног хэдэн цаг тэнцэх вэ гэж. За 2 хоног 1 хоногт 24 цаг, тэнцүү 48 цаг.
байна. За дараагийнх нь 4 цаг 55 минут нь хэдэн минутаар тэнцвэ? За 4 цаг тэнцүү 1 цагт 60 минут байдаг. Ингээд нэг 4 цаг нь 240 минутаар тэнцэнэ. 240 минутын дээрээ 55 минутаа нэмээд 295 минут болж байна. Тэгвэл 4 цаг 55 минут нь 295 минутаар тэнцдэг байна. За дараагийн дасгал нь 3 жил 5 сар хэдэн сартаа тэнцвэ? За 3 жил 1 жилд 12 сар байдаг. Энийг 3 жилээр хөвжүүлээд өгөх юм бол 36 сар байна. За 36 сар дээрээ 5 сараа нэмээд 41 сар. За одоо бүгдээрээ дараагийн даалгаврыг ажиллацгаая. За болт даалгавраа 2 цаг 25 минутын хугацаанд хийж найзуудтайгаа 1 цаг 50 минут тоглов. Даалгавраа хийж эхэлснээс тоглож дуустал хэр их хугацаа өнгөрсөн бэ? Хугацааны зөрүүг олоорой гэж. За дараах асуултын да. Тийм. Эдгээрт нь даалгавраа хийж эхлээд тоглож дуустал хэр их хугацааг өнгөрсний бүгдээр олцгоё. За гэрийн даалгавраа хийхдээ 2 цаг 25 минутыг зарцуулсан. Харин найзуудтайгаа тоглохдоо 1 цаг 50 минутыг зарцуулсан. Тэгвэл даалгавраа хийж эхлээд тоглож дуустал хэр хугацааг өнгөрснийг олж байгаа учраас 20-нд нэмнэ. За нийтдээ 3 цаг 75 минут буюу 4 цаг 15 минутыг зарцуулсан байна. Дараагийн асуултын дагуу дээрээ бодолтой хий. Алинд нь хэдээр илүү хугацаа зарцуулсан бэ гэж. За тэгвэл даалгавраа хийхдээ 2 цаг 25 минутыг зарцуулсан. Тэгвэл нийт хэдэн минут зарцуулсныг бүгдээр олъё. 2 цаг 1 цагт 60 минут байдаг. 120 минут. За 120 минутын дээрээ 25 минутаа нэмээд 145 минутыг даалгавраа хийхдээ зарцуулсан. Харин найзуудтайгаа тоглохдоо хэдэн минутыг зарцуулсан гэдгийг олъё. 1 цаг 50 минут тэнцүү 1 цагт 60 минут байдаг. За ингээд 60 минут. 60 минутын дээрээ 50 минутаа нэмээд 110 минутыг найзтайгаа тоглохдоо зарцуулсан байна. За энэ хоёрын зөрүүг нь олъё. 145 минутаас 110 минут тэнцүү 35 минутын зөрүү гарч байна. За тэгвэл
145 минут даалгавраа ихт зарчуулсан 110 минутыг найзтайгаа тоглоход зарчуулсан. Тэгвэл аль нь нэг хугацаа зарчуулсан бэ гэхээр 145 минут буюу даалгавраа ихтэй илүү хугацаа зарчуулсан байна. За ингээ анхаарал хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа.